За сайн байцгаана уу манай гал мах бодтой хонь Аслан номын ордныхны маань 6 дугаар сарын 9-өөс 6 дугаар сарын 15-ны хоорондох одоо ерөнхий төлөв юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад манай гал мах бодтой улсууд эх 7 хоногт ер нь их тун чухал 7 хоног байхаар харагдаж байна. Яг гэвэл одоо шинэ албан тушаал хүлээж авах юм уу, шинэ албан тушаалд өрсөлдөх юм уу, ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ нь одоо засгийн газрын ордонд байдаг юм уу, аль эсвэл ямар нэг authority тийм ээ, нэг одоо төрийн өндөр албан тушаалч байдаг юм уу, тийм төрийн албан хаагчийн ямар нэг тушаалд ийм дэвших өрсөлдөөнд оролцсон юм уу, оролцох гэж байгаа юм уу, ийм байдал харагдаж байна л та. За энэ хүний одоо миний ярьж байгаа хүн бол одоо нэг тийм нэлээд сайхан одоо public одоо тийм ээ олонний нүдэнд байдаг тийм ээ, одоо сайхан өөрийгөө сайхан илэрхийлээд ярьцдаг тийм ээ, одоо олоныг татах чадвартай, одоо зөв төрхтэй ийм одоо маш хүнийг татах чадвартай ийм хүн л харагдаж байна л та. Одоо татах чадвартай дээр нь байлдан дагуулах гэдэг юм уу, хүмүүсийг одоо өөртөө одоо татаж одоо тийм ээ өөрийн талд оруулах чадвартай. Тэгээд ийм сайхан ажил амьдралд дэвширч яваад тийм ээ, ийм ерөнхийдөө гаднаасаа харахад тийм боловч за энэ хүн ингээд одоо ийм одоо төрийн албанд одоо энд өрсөлдөгч байна тийм ээ, энэ албан тушаалд өрсөлдөгч нар байна. За энийг одоо заавалчгүй би одоо нөгөө хүн болго өөртөө тааруулах гээд би тийм талбан тушаал гэлгүй, одоо өөрийнхөө хэмжээнд ямар нэг тушаал дэвших юм уу, ямар нэг одоо үр дүнд хүрэх юм уу гэх мэтчлэн хүлээж аваарэ тийм ээ. Эсвэл бол одоо яв гэдгийг өөрийнхөө хэмжээнд одоо олон хүний дунд нэр хүндийг олсон тийм ээ, эсвэл олонд танигдсан гэх мэтчлэн байдлаар хүлээж аваарэ. За би өөрийнхөө барьж авсан энергийг ярьж байгаа, гэхдээ ерөнхий энергиуд бол адилхан гэдгийг хэлчихье тийм ээ. За тэгээд ийм хүн боловчиг тийм ээ. За энэ яг энэ нөхцөл байдалд энэ хүнд одоо энэ одоо өрсөлдөөн, энэ олон хүний одоо дайралт эсвэл одоо энэ үед одоо юм сэтгэлийн дэм гэдгийм үү, аль эсвэл бол ард нь ар гэрийн амьдрал бат байх хэрэгтэй. Тэгжиж одоо ер нь нэг successful одоо хүний ард нь тийм ээ, маш амжилттай явах хүний ард одоо заавал нэг сайхан эмэгтэй эсвэл сайхан хань байж идэх тийм ээ, тэр л харагдаж байна л та. Гэтэл энэ хүнд одоо тийм юм дутагдсан байдал харагдаж байна. Хэрв за энэ дээр одоо яа харахгүй нэг юм хэлмээр санагдаж байна л та. Эхлээд одоо гэрээ зассан тийм ээ, өөрийгөө засаад гэрээ зас гэдэг үг тийм ээ. Тэг гэрээ зас одоо энэ үгний утга бол одоо ер нь тун өргөн хүрээг хамарч байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг хүн одоо гаднаас юм хайж, гаднаас өө хайж, гаднаас аз жаргал хайж, гаднаас юм хайхын оронд ер нь бүх юм энэ тогоон дотор өөрийн юм дотор л байж идэг, өөрт ч л байж идэг тийм ээ. Тийм учраас одоо дараа нь төрийн одоо албанд дараа нь энэ байдлал харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг одоо хэдийгээр гаднаас харахад ийм төгс харагдаж байгаа ч гэсэн дотроо энэ одоо маш их бухимдал одоо маргаан тийм ээ, одоо бас ийм урам хугаралт тийм ээ, ийм харагдаж байхын. Тэгэхээр зэрэг энэ ер нь бол яг энд би бол одоо бас нэг юм бие тоосон юм харж байна л да. Ерөнхийдөө бол яг хүний хань гэдэг бол одоо ийм үед нь л ард нь байж тийм ээ, энэ үед нь л тусалж дэмжиж байх нь ер нь зөв шүү тийм ээ. Таны хань юм уу, эсвэл бол одоо юу юм тийм ээ.
За энэ дээр одоо бас анхаармаар байна. Ерөнхийдөө одоо их үйл явдал болж байгаа харагдаж байна л да. Одоо ийм ажил төрөл дээр нь ийм одоо юм явагдаж байдаг. Бас гэр бүлд нь бас ийм юм явагдсан. Одоо тусдаа болсон одоо тиймээ эсвэл одоо буцаж нийлсэн ийм байдал харагдаж байна. Хүүхдүүдээ бодёо л гэдэг ийм сонсогдоод байгаа хэрэг. Тэгэхээр зэрэг ер нь хүүхдүүд харагдаж байна тийм ээ. За энэ одоо харьцаа болвол одоо нэг талыг барьсан тийм ээ. Одоо юу гэдгийг одоо хайр сэтгэл одоо гэхээсээ илүү одоо эд материалд одоо татагдсан нас болсон ч юм шиг. За ерөнхийдөө болвол эндээс би харахад буцаж нийлсэн байдал үр хүүхдээ бодъё буцаж нийлье гэсэн нийлсэн ийм байдал харагдаж байна тийм ээ. Ерөнхийдөө бол яг энэ албан тушаал бол одоо танд одоо эрх мэдэл нэр хүнд эд баялаг одоо ийм дагуулах ийм хандлагатай юм байна тийм ээ. За энийг одоо бас мөн түнчлэн одоо өөр өөрсдийнхөө одоо нөхцөл байдал тааруулж ойлгоорой тийм ээ. Хэдэн сая 100 сая тэрбумаар нь гэхгүйгээр ер нь хүн олж байгаа ер нь өөртөө байж байгаа юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй тийм ээ. За ер нь бол хүний амьдралд одоо нэг нь хүүхдтэй болохгүй байхад нэг нь эсвэл хүүхд ер нь өөрт энэ үр хүүхдүүд эрүүл их сайн сайхан байгаад одоо хүнд ер нь нүдээр нээгээд хороо ертөнцийг харж байгаадаа хүртэл талархаж байх хэрэгтэй. Тэгжиж хүний амьдралд илүү их юм орж ирдэг тийм ээ. Эд баялаг одоо энэ дээр одоо харагдаж байна л да. Тийм ч их мөөгүй амьдралтай тийм ээ. Гэхдээ л аз жаргал харагдав. Ер нь бол яг аз жаргал гэдэг зөвхөн мөнгөн дээр тогтно гэдэг буруу ойлголт шүү тийм ээ. Ерөнхийдөө бол ер нь бие биенээ хүндлэх хийсэн одоо ярьсан үйлдэл бүхэнд нь талархаж байх тийм ээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү юмыг анхаарахаар харагдаж байна. За ерөнхийдөө бол яг түнчлэн миний хэлсэнчлэн одоо ер нь хувийн амьдралаа зохицуулчих юм бол таны одоо карьер бол маш амжилттай харагдаж байна гэсэн ерөнхий юм байна. За үүн дээр мөн одоо энэ асуудлууд бол одоо төр зуурих юм аа тийм ээ. Тийм учраас одоо тайван байж өнгөрөөхийг хичээгээрээ одоо тий. За мөн энэ дээр одоо хэцүү цаг бол одоо ард хоцорчээ л гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо магадгүй энэ сайхан шинэ албан тушаал шинэ ажил тийм ээ. Энэ дээр одоо бас шинэ хүүхэд харагдаж байна. Одоо шинээр төрж байгаа эсвэл шинэ албан байгуулж байгаа ч юм уу тийм ээ. Ерөнхийдөө нэг юм шинэ юм төрсөн байдал харагдаж байна тий. За энэ сайхан зүйлийг одоо бас талархан хүлээж аваарай тийм ээ. Энэ бол одоо буцаж одоо хань эзэлтэйгээ нийлсэн ойлголцсон ийм юм. Ер нь энэ дээр одоо хоёрын харьцааны гол асуудлууд одоо буруу ойлголцоод байна л гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө одоо хоорондоо сайхан ярилцах, бие бинийгээ ойлгох, communication is the key гэдэг энэ дээр бичсэн байгаа. Намайг одоо буруу дандаа тэг яриад байдаг юм шиг санагдав. Энэ дээр бичсэн байлаа шүү. За одоо ингээд нэр хүндийг олноо. Одоо энэ сайхан за эсвэл одоо энд одоо бас ямар нэг бизнес юу эрхэлдэг улсууд одоо олонний нэр хүндийг олох тийм ээ. Эсвэл бол одоо олонд танигдах тийм ээ. Ингэснээр одоо нэр хүнд өсөх ямар нэг одоо ажлын шугамар юм уу тийм ээ. Иймэрхүү байдал харагдаж байна л да. За энэ олны ийм юг хүртснээр одоо бас эдийн засгийн байдал сайжирсан харагдаж байх юм. Тэгэхээр зэрэг одоо энэ жухам одоо юу чинь тийм ээ. Өөрөөсөө тохируулж ойлгох нь үстэй. За мөн энэ дээр одоо гадаад худалдаа харагдаж байна. Гадаад худалдаа хийх хөрөнгө оруулагч хайж байгаа бол одоо бас сайн мэдээтэй харагдаж байна. За ийм сайхан 7 хоног болох нэ. За та бүхэндээ ингээд шин 7 хоногт амжилт хүсье. За мөн хувийн уншлах сонирхож байгаа хүмүүс бол одоо миний Facebook пэйж рүү Монгол Стар Тайрат руу хандаж одоо мэдээлэл аваарай. За ингээд баяртай.